За төрөх төрийн нэг томоохон үйлийг та бүхэндээ хүргэе. Энэ бол буддын шашин залсан тухай. За төрөх төрийн Дабин хаан гэж хаан зүсгээр Дабин хаан гэж байгаа. Төрөх төрийн Дабин хаан нийтийн он тооллын 573 дугаар онд Чи улсаас буддын шашныг залсан. За залхтаа ямар залсан байхаар бид нар энийг бол яг санскрит үглэм шилжүүлсэн байгаа. За санхармаа хийдэг үг. За номын нэр нь бол Вималакирти, Нирван, за Маха Вайпула Будда, Сарвастивада буюу энэ бол одоо 10 сахил гэж байгаа манай. Энэ бүхнийг оруулж ирээд за тэгээд сүм хийд барьсан. За энэ Төрөх Дабин хааны үйлдсэн хөшөө бол өнөөдөр Арангаан аймгийн төв музейд байж байгаа. За манайхан очсон. Тэнцээ бол нэг талдаар бол согд үсгээрээ нөгөө талдаа бол энэ Бархмын үсгээр бичээстэй байгаа. Тэгээд Sirgling International Expedition-ийнх нь бол яг тэр Татвар хааны бичлэглөө одоогоор амжихгүй байна. Судалгаа ихтэй байгаа учраас тэгтээ бид нар орноо. Тэгээд энэ талаар орсныхаа дараа та бүхэндээ сонирхолтой мэдээлэл хүргэнэ гэж бодож байна. За ингээд энэ дээр нэмээд нэг чухал зүйлийг хэлье. Энэ төрөх төр тэлээ хартам. Төрөх төр бол усын нэр, тэлээ бол хуамын бүрдүүлэгч юм. Тэгэхээр энэ зан зашил нь ямар хоорондоо ялгаатай юм бэ? Ялгаатай юм уу гүм үү энэ талаар бол умар төрийн төрөх тэлээгийн шашнардаг тодорхой бичсэн байдаг. За тэлээгийн гэж байгаа шүү. Зан зашил нь төрөхтэй ихэнхтэй адил гэж байна. Тэгэхээр энэ төрөх төрийг байгуулагчийн дээдсэн бол юу лээ? Манай одоо энэ баруун умар талаас буюу энэ өнөөгийн Хакаас өнөөгийн Тува энэ нутгаас гарлаа үсэлтэй хөннө төрийн үед бол нэг төрийн дор байсан тий тэрнээс урд төрийн нэг төрийн дор байсан учраас энэ ч зан жаслын ихэнхтэй ижил гэдэг нь бол энэ гэж бид ойлгож байна. Адилхан за ялгаатай зүйл нь хуримлбас хуримлах нас гүйцвээс эрэгтэй нь эмэгтэйгийн гэрт очино үр хүүхэдтэй болоод нутаг буцна гэж байгаа. Энэ нь ялгаатай байгаа. За нөгөөх нь бол талын гачиг оршуулдаг. Энэ ялгаатай. Төрөх төрийнх нь бол талын гачиг оршуулдаггүй. Энийг бид мэднэ. Энэ бол 573 дугаар оноос хойш энэ буддын шашин авснаас шалтгаалan чандралдаг болсон. Тэ? За энэ ч нь бол хизээ чандралаад хизээ оршуулд чандрын гар цасдаг вэ гэдэг талаар бол энэ төрөг умар төрийн төрөг тэлээ номонд байгаа. Тэгээд Sirgling International Expedition-с энэ удаа нарийн горохгүй гол нь биднес энэ манай гаргаж байгаа энэ түүхэн их сурвалжуудыг уншихад ойлгомжтой та бүхэнд их ойлгомжтой болохын тулд жинжин шугам ноён нурууг нь энэ талаас нь харин шүү гэж хэлж өгч байгаа юм шүү. Биднүүсийн хөрснөө дараа та бүхэн бол их сурвалжаа уншихад маш их ойлгомжтой болно гэд. За ингээд дараагийнхаа самбарлаа орцгоё.